За өнөөдөр би манай их хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар үндэсний зөвлөгөөнд аймагуудын удирдлага, хөдөө орон нутгийн төлөөлөл олноороо байгаад маш их талархаж байна. Саяхан би Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар Оросын холбооны улстай хамтран зохион байгуулсан сэргээгийн асуудлаарх дэлхийн хэмжээний чуулга уулзалтанд оролцоод ирсэн. Тэнд хүндсэн асуудал бол одоо яг энэ эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлыг зөвхөн эмч эмнэлгийн ажилтнуудад ачаа болох биш. Энийг бол ялангуяа шийдвэр гаргах удирдлагын түвшинд гэр бүл хамт олон байгууллага энэ салбар хоорондын хамтын ажиллагаагаар ардна гарах юм блэ. Үүнээс эрүүл мэндийн ерөөсөө зөвхөн эрүүл мэндийн салбартай эмч эмнэлгийн ажилтнуудад даатгачаад одоо бид эрүүл байх ёстой гэдэг ингэ шаардлага тавиад явах юм бол асуудал бол шийдэгдэхгүй юм байлээ гэж. Тэгээ энэ үднээсээ сая манай дэд сайд Бямсүрээ хэллээ. Манай Баян Улгийн аймгийн засаг дарга Гэлэмхан дарга маань ирсэн байна. Дархан уул аймгийн засаг даргын орлогч Төвшин Баян дарга маань ирсэн байна. За Баян хонгор аймгийн засаг дарга Айсвэ гэж дуулдаж байна. Ус аймгийн засаг дарга Батсайхан дарга бас ирж байгаа. Энд бол би бүх засаг дарга ирсэн байгаа маань бүх аймгийн засаг дарганаар оролцоосоо гэж бодож байна. Яг л бид нар засаг дарга нартайгаа хамтарч ялангуяа орон нутагт их хүүхдийн асуудлаар бол хамтарч ажиллаж байж, дэмжлэгийг авч байж сая үр дүнд хүрнэ. Тийм болохоор зэрэг энд бол одоо удирдлагын түвшний шийдвэр гаргах түвшний хүмүүс бол энэ үндэсний зөвлөгөөнд бол оролцох шаардлагатай. Ингээ оролцож байгаад би бас юуны өмнө талархал илэрхийлэхийг хүсэж байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөх сэргээ диабетицаагаа би одоо өдөр болгон уулзах юм шиг байна. Өчигдөр бидээс уулзсан. За үнэхээр сая сэргээ диабетицийн үгэнд бол гарлаа л да. За Монгол улс бол их хүүхдийн эндэгдлийн асуудлаар мянганы хөгжлийн зорилтын хүрээнд бол үүргээ биелүүлсэн. За үүргээ биелүүлсэн 9 орны тоонд Монгол улс маань явсан байлээ. Харин тогтвортой хөгжлийн 900-д их хүүхдийн эндэгдлийн асуудалд манай зорилт хэрхэн нийцэж байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. За тогтвортой хөгжлийн энэ хүрээнд бол 100 мянган ихэд эндэгдэл бол эрсдэл 15-аас дээшгүй байх ёстой гэсэн ийм шаардлага, ийм зорилго тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар 2017 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсад 63300 их амардсан байна. За мэндэлсэн 9,000 мэндэлсэн хүүхэд нь бол 63953. Өнөөдрийн байдлаар эхийн эндэгдэл 15 болчиход байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 14 ихээр буурсан хэдий ч бид нар тогтвортой хөгжлийн зорилтод бол хол байна. Тийм байгаа биз? Тэр эрсдлийг бол тогтвортой хөгжлийн зорилт бол 100 мянгад 15. Өнөөдөр бид нар 63 мянгад аль хэдийн 15-д хүрчээд байж байгаа. Тэгэхээр бид нар энэ эхийн эндэгдлийн асуудлаар онцгойлон анхаарах шаардлагатай болж байна. За энэ оны эхний 10 сарын байдлаар бид нар 1036 хүүхдээ алдчихад байна. Судалгаа хийгээд үзэхэд бол 401 хүүхэд нэраа үедээ эндсэн байна. Тэгэхээр бид нар энэ чиглэлд бол онцгойлон анхаарахгүй бол их хүүхдийн эрүүл мэндийн асуудал бас хурцаар тавигдж байна. Тийм учраас энэ шийдвэр гаргах түвшинд бүх түвшинд тэр эцэг эх нь ах トゥ амраг садан хань ижил хамт олон бүгд энэ эхчүүд эмэгтэйчүүд ялангуяа жирэмсэн эхчүүдэд онцгойлон анхаарахгүй бол асуудал үүсэж байна. Хэдийгээр бид нар Монголын мянганы хөгжлийн зорилттой хүрсэн боловч өнөөдөр бас зарим аймагуудад эхний засгийн эндэгдэл өндөр байна. Буурахгүй байна. Анхаарал хандуулахаас өөр аргагүй болсон. Тэгэхээр өнөөдөр энэ их хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлд бид нар дотооддоо мэдээч хэрэг төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, нөхөн эрч хүн эрүүл мэндийн асуудал, засгийн газрын хөтөлбөр гээд олон хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За дэлхийн хамтын нийгмлүүдийн тус тимийг бол бид мартах учиргүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар 3 төсөл хэрэгжиж байна. Дандаа их хүүхдийн чиглэлээр. За Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА, Солонгосын хамтын ажиллагааны байгууллага КОИКА,
Японы олон улсын хамт ажиллагааны байгууллага JICA, Люксембургийн засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сан олон байгууллагын дэмжлэгийг бид авч байгаа. Би дэлхийн энэ олон улсын байгууллагууд бидэнд харамгүй тусдын үзүүлж энэ чиглэлд ажиллаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар саяны хэлсэн тоонууд энэ асуудлыг байнга анхаарахгүй бол асуудалтай байна гэдг нь саяны тоонуудад бидэнд хэлж байгаа.